Сайн байцгаана уу тэглэхэн дүүсээ та бүхэндээ эзний өдрийн мэндийг хүргэе. Чуулганы маань энэ 7 хоногийн мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Сүнс дотор цаг үргэлж альва залбирал байгуултаараа залбир. Үүний тулд хамаг ариун хүмүүсийн төлөө бүхэл цөхрөлтгүй оролдлого гуйлтаараа сэргэг бай. Өглөөний залбирал 5-5 баасан гарбуудад 7-8 цагийн хооронд тогтмол үргэлжилж байна. Амьд өгчүүд та бүхнийг өглөөний залбиралтаа хүрэлцэн ирэхийг урьж байна. Жил бүрийн хичээлийн шинжилгээг ухтан уламжлал болгон зохион байгуулдаг Цүнхтэй итгэл сайн улсын аян 11 дахь жилдээ үргэлжилж байна. Эрдмийн гараагаа эхлүүлж буй бага ангийн бяцхан сурагчдын дунд бусдын адил шин цүнх хичээлийн хэрэгсэл авах боломжгүй зорилдог бүлгийн хүүхдүүдэд хүрэх нь энэхүү аяны зорилго билээ. Энэхүү аянд хэрхэн оролцох вэ? Та хүүхдэд зориулан цүнх болон дотор нь хийх хичээлийн хэрэгслийг худалдан авч Цүнхтэй итгэлийн зохион байгуулах багт хандивлаж мөн өөрийн боломжит санхүүгээр дэмжиж сайн үлсийн аянд оролцох боломжтой. Таны илгээсэн хандваар бид боломжийн үнэтэй чанартай бүтээгдэхүүнийг бөөний үнээр нь худалдан авч бяцхан эзэнд нь хүргэж өгөх болно. Та доорх дансаар Цүнхтэй итгэл аян гүйлгээний утга бичиж хандваа илгээгээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх утаснаас аваарай. За бид нар Хинтээ аймаг руу 4 хоногоор сайн мэдээгээр яваад ирлээ. За бид нар Чингис хаан хотод Ням гаригийн хүндэтгэлийн цуглаан хийсэн. За үүнд нэг 18 хүн оролцлоо. За бас мөрөн сум, тэгээд хөдөөгийн малчин айл, малчтын хороолол гээд хэд хэдэн газруудаар сайн мэдээ тараалаа. Тэгээд нийтдээ нэг 10 хүн сайн мэдээ тараасан. Бас хүүхдийн цуглаан хийсэн. Тэгээ бас шинээр хүүхдүүд ирж оролцлоо. За тэгээд та бүхнийг Төв аймгийн сүмгүү сумуудад бүсүүдэд хуваарлсны дагуу сайн мэдээ тарахыг уриалж байна. Бурхныг хайрлаж түүнд үйлчлэе, бусдыг хайрлаж тэдэнд үйлчлэе урайтай Амийн гол Библийн сургуулийн баруун бүсдэг салбар Баянхонгор аймагт шинээр нэгдлээ. Азийн теологийн холбооны магадлал итгэмжлэгдсэн тус сургуулийн хөтөлбөр нь дэлхийн 33 орны 393 Библийн сургуулиудад хүчин төгөлдөр хэрэгждэг. Тус салбар нь Баянхонгор аймгийн Авралын өг Христийн чуулганы байранд үйл ажиллагаагаа эхлүүлж Христч үйлчлэлийн теологийн сертификатын ангидаа эсэлт авч эхэллээ. Танхимын 1-7 хоногийн эрчимжүүлсэн сургалт ба бие даалтын 5-7 хоног нийт 13 удаа хичээлийн танхимд цугларна. Амийн гол Библийн сургуулийн бакалаврын хөтөлбөрийн оюутан ган тулг байна. Тэгээд өнгөрсөн хугацаанд хэдийгээр бас ажил үйлчлэлийн хажуугаар ядарч, эргэлз, тэнэгэлзэж янз янзын асуудал гарч иржсэн ч гэсэн эсэргээр Бурхныг үнэхийн мэдлэг дотор өссөн тэр гайхалтай жил байлаа. Тэгээд өмнө нь бол миний хувьд Амийн гол Библийн сургуультай сертификат, диплом, мөн пастор ахлагчдын сургуулиудыг бас дүүргэжсэн. Энэ хугацаанд бакалаврын хөтөлбөрийг ингээд дуургээд одоо ингээд төгсөж байна. Энэ маань цаашлаад улам илүү намайг сурж сурах тэр хүсэл эрмэлзлийг маань төрүүлсэн байна. Тэгээ би цаашлаад бас магистрийн хөтөлбөрт сурна гэсэн юм зорилго тавьсан байгаа. Тэгээд итгэлийнхэн дүүс та бүхнийг уриалмаар байна. Та өөрийгөө голж олохгүй. Тийм учраас дуудлага дотроо тууштай байж Бурхны мэдлэг дотор улам илүү өсөж, төлөвшөж, хөгжөөсөө гэдгийг би бас хүсэж байна. Тийм учраас Амийн гол Библийн сургуультай та бүхэн маань суралцаж Бурхны тэр мэдлэг дотор өсөөсэй гэж хүсэж байна. Эсэлт авч буй ангууд нь сертификатын, дипломын, бакалаврын зэрэг шатлсан хөтөлбөрүүдтэй эсэлт авч байна. Бүртгэл 8 дугаар сарын 31-ний хүртэл явагдана. Эсэлтийн анкетыг цуглааны дараа үүдэнд байрлах бүртгэлийн ширээнээс болон доорх дугаараас аваарай. Чуулганы маань их заалны засварын ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд халаалтын систем шинжилэл болон
ханын засвар, тайзны засвар зэргийг зайлшгүйгүй хийх шаардлагатай байгаа тул мэргэжлийн байгууллагын засварын ажил үргэлжилж байна. Энэхүү шинжилэл нь итгэгчдийн маань олон жилийн залбирал, хүсэл, мөн үсэн тэлж буй үйлчлэлийн хэрэгцээний дагуу хэрэгжиж буй чухал ажил юм. Иймээс амьд үгийн итгэлийн ахын дүүс та бүхнийг энэхүү бүтээн байгуулалтад залбирал болон өргөл хандвараа хамтран оролцохыг чин сэтгэлээсээ урьж байна. Хэрэв та их заалны засварын ажилд өргөл хандвараа нэгдэхийг хүсвэл дараах дансанд их заалны засвар гүйлгээний утга бичиж оролцоорой. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх утаснаас аваарай. Хэрэв та манай цуглаанд анх удаа хүрэлцэн ирсэн бол анхаарлаа хандуулаарай. Та цуглаан дууссаны дараа 1-р игнэнд хүрэлцэн ирж суугаарай. Бид танд чуулганыхаа талаар танилцуулах болно. Амьд үгийн мэдээнд анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа. Ирэх 7 хоногийн тань эзэн бурхан ивэх болтугай.